олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор ирэхэд дизель түвшний үнийг 300 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан гэдгийг бол салбарын яамнаас мэдээлж байгаа шиг байна. За бүгд найрамдах хятадаар тулсад ч гэсэн аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнчлэгнийхээ үнийг бас аль хэдийн нэмэгдүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр импортын инфляц нэмэгдэх эрсдлийг ерөөхдөө төсвийн доктортой бодлогын зөвлөл ерөөхдөө хэрхэн мөлж байгаа бол за импортын инфляцийн дамжлагыг бууруулах ямар арга хэмжээ авч болно гэж харж байгаа. За баярлалаа. Тий. Үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдөр эдийн засгийн хөгжлийн сайдын хийсэн мэдээллийг бид нар үзсэн. Нэлээд наривчилж үзсэн. За тэрнээс өмнө Монгол банкны мөнгөний бодлогын хороо бас хуралдсан. Та бүхэн мэдж байгаа. За тэгээд хурлын шийдвэрийг танилцуулж байгаа явцаас харах юм бол бас инфляцтай холбоотой санаа зовнил, төлбөрийн тэнцвэртэй холбоотой санаа зовнилууд ерөнхийдөө илэрхийлж байсан. За дээрээс нь дэлхийн зах зээл дээр бүрнөөд байгаа нөхцөл байдлуудыг мэдээж бид нэр бас багцаагаар харж байгаа. Тухайн алхны үнд одоо 1983 оноос хойш одоо байгаагүйгээр огцон Монголд нэг удаа тохиолдож байна. Бүгдээрээ л үүсэж байгаа нөхцөл байдалтай буюу одоо Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор л үүсэж байгаа юм одоо шинэ бодит байдал гэж хэлээ да тийм зүйл. За дээрээс нь 300 дизелийн түвшиндээ 300 төгрөгийн тухайд болвол дээдл нь 300 төгрөг болтол хүртэл гэдэг ийм заагийг бол өчигдөр танилцуулсан гэж ойлгосон. Гэхдээ одоогор тэр бензиний үнийн зөвлөл гэдэгтээ хурал хийгээд тэгээс үлд нь бол тогтоох юм байна. За тэр 300 төгрөг хүртэл бол мэдээ цаатлаас бол буюу нефт импортлогч компаниудаас бол нэлээд арай өндөр үнийн дүн ирэх байх. Тэгээд засгийн газар бол бид нар харьцангуй их нөөцтэй байгаа гэдэг зүйлийг бол танилцуулсан. Нөөцөө бол хямдхан үнээр авсан. Тийм учраас энэ хоёрын хооронд нь одоо дундчилсан маягаар буюу хэрэглэгч бөгөөд эдийн засгт ирэх одоо тэр шокийн нөлөөг бол дайлуулах харьцангуй бууруулсан маягаар юм зохицуулт хийе гэдэг ийм саналыг дэвшүүлж байгаа болов уу гэж би ойлгосон. Тэгэхээр үнийн зөвлөлөөс нийцлээд ямар хариу гарсантай бол би танилцаагүй байна. Тэрний яванда тодорхой болох байх. Нөгөө талд нь зүгээр сонирхолтой гэх төвөгтэй гэх нөхцөл байдал юу гэсэн мэт эдийн засгийн хөгжил сайдын ярьсан яриа тэрний өмнө Эрдэс баялаг аж үйлдвэрийн яамны дид сайдын бас танилцуулга байсан хэвлэлд өгсөн. Тэн дээр байгаа мэдээлэлүүд хоорондоо бас төдийлөн нийцтэй биш байгаа юм болов уу гэмээр ийм дүр зургаас харагдсан. Тэгэхээр энийг ирэх хүч нэг тийш шийдэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр зах зээл ийм олон төрлийн хоорондоо зөрөөтэй мэдээлэл ялангуяа засгийн газраас өгөх бол нэг тийм сайнны дохио бол бас биш. Энийг нэг тийш зохицуулах болов уу гэж бодож байна. Яг нөгөө талдаа биднэрт нэг тийм нефтийн одоо бүтээгдэхүүний нэг тийм огцом сайн нөөц бол бид угаасаа байдаггүй шүү дээ. Нэг сарын л гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгээ би тэр утгаараа Эрдэс баялагын яамны тэр танилцуулгууд арай илүү бодиттой байгаа юм болов уу да дататай харьцуулах юм бол гэж ийм байдлаар бол дүүрсэн. За тэгэхээр энэний шок нөлөө бол тодорхой хэмжээнд орж ирэх болов уу гэж бодож байна. Гэхдээ нөгөө талдаа дахиад нөгөө дэлхийн улс төрийн геополитик дайны маань нөхцөл байдал бас нөгөө тийш ярих боломжтой ийм зүр бас харагдаж байгаа. Тэгэхээр тэр манай эдийн засгт орж ирнэ гэж яриад байгаа одоо тэр огцом шок бол яг нэг удаагийн иймэрхүү шокуд л орж ирэх байх. Гэхдээ их удаан үргэлжилсэн нөгөө даймаа их удаан үргэлжлэхгүй тохиол энэний эффект бол тэгж удаан үргэлжлэнэ гэж бодохгүй л байна л да. Зүгээр мэдээж яг одоогийн нөхцөл байдалд бол энэ аюул том тодорхой ус байдал байгаа бөгөөд инфляцаас дэлхийн зөвхөн Монголч биш бусад бүх орнууд бүгд инфляцаас айж байгаа байхгүй. Тэр дундаа хүнсний инфляцаас нэлээд их айгаад байгаа. Тэр чинь зөвхөн нөгөө нефт бүтээгдэхүүн ч биш бордоо гэдэг их олон юм тэндээс дамжиж гардаг юм байна л да. Угаасаа бодоод үзэхээр тэр булангийн орнууд чинь их баян шүү дээ. Тэр орнууд яаж баян болсон гэхээр дандаа экспортоор байцсан орнууд байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө талдаа тэр хэмжээний эрэлт байна л гэсэн үг байхгүй. Тэр орнуудаас бүтээгдэхүүн тэр хэмжээний эрэлт бол дэлхийд байна л гэсэн. Тэгээ тэр утгаар хүнсний инфляц гэх мэтийн зүйлүүдээс нэлээд их айж байгаа. Тэгээд төв банкуд маань одоо нэлээд олон төв банкуд сая бодлогын үн дээр шийдвэр гаргасан. Тэгээд нөгөө нэг recession гэж ярьдаг зүйл. Ер нь инфляцтай хэрнээ эдийн засаг өсөхгүй байх. Ийм юм руу орчих вэ гэдэг ийм болгоомжлол бас нэлээд их айгаад байгаа. Тэгээ энэ санхүүгийн зах зээл дээр ч гэсэн энэний нөлөө одоогоор харагдчихлаа. Өчигдрийн эдийн засгийн хөгжлийн сайдын яриан дотор нэг сайн ойлгоогүй зүйл юу гэхээр бид нар recession-оос айгаад байгаа мó, инфляциас айгаад байгаа мó гэдэг би бол сайн ойлгоогүй. Бусад орнууд бол ихэнхдээ recession буюу инфляцтай хэрнээ эдийн засгийн бага өсөлттэй байх нөхцөлөөс айж байгаа. Өчигдрийн эдийн засгийн хөгжлийн сайдын танилцуулга дээр ямар хөө маягийн яриа явуулсан бэ гэхээр нэгдүгээр инфляцийн эрсдэл байна. Одоо бодит ийм эрсдэл байна. За тодорхой хэмжээнд тооцоонд ус яригдсан тий. Инфляц орж ирэх гэдэг зүйлийг ярьсан. Нөгөө талдаа юу гэсэн бэ гэхээр инфляц орж ирэх гэдэг учраас бид нар төсөв дээр ер нь бол таналт хийгднэ. Одоо төсвийнхөө бодлоготой тодорхой хэмжээний чиглэлийн өөрчлөлт оруулнаа. Танж болох бүх зарлуудыг таннаа гэдэг юм иймэрхүү зүйлийг бол танилцуулсан. Гэдэг чинь юу гэсэн үг гэхээр төсөв маань эдийн засгийн инфляцийн эдийн засгийн халалттай үед төсвийг одоо агшаах ч гэдэг юм уу тийм иймэрхүү бодлого бол байдаг. Гэтэл одоо бусад орнууд бол recession гэдэг чинь инфляцтай хэрнээ эдийн засаг нь нэг өсөхгүй байхгүй юу зардлаас суурлаад инфляц өсчихөөр яахгүй байх гэхээр эдийн засгийн үйл ажиллагаанууд зогсолт байдал орох гээд байхаар хин торомжны ишгүй гэхээр төв банк торомжны гიშгээд хин урагшны уулах уу гэхээр төсвийн бодлого ерөнхийдөө урагшны уулах байхгүй. Хэрвээ ковидыг бид нар санах юм бол ковидын үед ч гэсэн тиймэрхүү юм болсон шүү дээ. Recession бол илүү их одоо урт хугацаанд эдийн засгт илүү их зардалтай учраас ковидын инфляцийг ер нь бол даваа яваад
Оронд нь яасан бэ гэхээр эдийн засгийн ер нь бол эдийн засгийн үйл ажиллагааг идэвхтэй байх хадгаж үлдэх талын бодлого болсон. Тэгэхээр ийм онцгой нөхцөл байдал үүсэх гэдэг бид нар алинаас нь илүү одоо алин дээр нь анхаарч бодлогын арга хэмжээ авах гэдэг нь үү гэдгийг бас бодох хэрэгтэй. Ягаад тэгэхээр эн чинь хэрвээ мөнгөний бодлогоч тооромжлоод инфляцийг тооромжлоод төсвөнч бас тооромжлох юм бол эдийн засгийн харин жинхнээсээ нөгөө нэг үүгээр яваа түүгээр яваа юм асуудлыг үүгээр авчих гэдэгтэй адилхан нөхцөл байдал орчих юм биш бол байгаа даа гэдэг ийм ихний болгоомжл бол төрсөн. Тэгэхээр өчигдрийн эдийн засгийн хөгжлийн яамны сайдын хийсэн мэдээлэлээс харахад онцгой байдлын зөвлөл байгуулна гэсэн зүйлийг бол дурдсан байгаа. За сангийн яамд бас төсвийн төсөвт бас тодорхой байдлаар тодтгол хийх бэлтгэл ажлыг хангах үүрэг өгнө гэж хэлж байсан. Тэгэхээр таны хувьд бас миний ойлгосноор энэ хийсэн мэдээлэл нь нэлээд ийм эсрэг тесрэг байсан учраас яг төсөвтөр ямар нөлөө үзүүлэхийг бол хэлэхэд хэцүү байна гэж хэлж болох уу? Яг зүгээр би бол төсөвт энэ удахгүй тодтол орж ирэх юм байна гэсэн одоо анхны таамгийг хизээ авсан байх гэхээр энэ хоёр сайдын ярианаас өмнө шинээр томилогдоод байгаа инх амлан сайдын яриан дээрээс авсан. Тэр нь болохоор нэг өдөр байсан санагдаж байна даваа гарагт. Хашид юу ч хийсэн бэ гэхээр багш нарын салентай холбоотойгоор үүсэж байгаа нөхцөл байдал нь бол өмнөх сайд маань энэ дээр тооцооллын одоо алдаа гаргасан байна гэдэг юм зүйлийг бол хэвлэлд яриа өгсөн байсан. Тэр яриг нь үзчихээд за ер нь л эндээс улбаатайгаар магадгүй өөр өсөлтгаанууд байгаа хэл та. Төсвийн тоодтгол энэ хавартаа бараг орж ирэх юм болоо да гэсэн бодол төрж байтал маргааш өдөр нь эдийн засгийн хөгжлийн яамны одоо сайдын тэр танилцуулга бол гарч ирсэн. Тэгэхээр гэхдээ эдийн засгийн хөгжлийн яамны танилцуулга дээр юу байгаагүй гэхээр дотоодод үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой нэг ч өгүүлбэр ер нь бол байгаагүй. Гэхдээ дайм болоо гадаад нөхцөл байдлыг нэлээд их ярьсан. Дотооддоо бол ер нь нэв найрамдалтай байх ёстой мостой гэдэг иймэрхүү зүйлүүдийг хэлсэн. Гэхдээ саяны тэр детальтай холбоотой нарийн шир юмэг бол яриаггүй. Тэгэхээр нэг одоо магадгүй яригдаагүй хэрнээ. Өмнө их олон сайдын ярианд тодорхой хэмжээд гарсан зүйл бол энэ вакцины цалинтай холбоотой асуудал дээр үүдээд төсвийн ерөнхийлөгчийн захирагч хооронд одоо шилжүүлэг хийх маягаар ийм юу үүсгэж байгаа юм болов. Төсвийн тодтол орж ирэх юм болов гэсэн ийм бодол бол гарч ирсэн. 2 дугаар сард инфляц 6.5%-тай гарч ирэхэд Монгол банкны зорилттой интервалд төгссөн үзүүлэлттэй байгаад байгаа. Зайлшгүй махны үн болон шатхууны үнээс хамаарат бас төлөвийг өөрчилж болцсохгүй гэж ер нь мэдээлж ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө геополитикийн нөхцөл байдлаас үүдээд энэ интервалаас одоо хазаах нөхцөл хэр байна гэж харж байна. Магадгүй та дайны удаа үргэлжлэн гэж харж байгаа болов эсвэл үгүй болов гэдэг тал дээр. За махны үн бол бас их сонин шүү дээ. Өнгөрсөн жилийн та эдийн засгийн нөгөө нэг оны гүйцэтгэлийг харах юм бол 25 оны гүйцэтгэлийг харах юм бол хамгийн өндөр өсөлттэй салбар хөдөө аж ахуй байсан гэж. За хөдөө аж ахуйд яагаад тэгж өндөр өссөн бэ гэдэгэнгүүт малын зүү бус хорогдол түүхэн доод хэмжээнд байсан. За дээрээс нь малын зүү ёсны хорогдол бол түүхэн дээд хэмжээнд байсан. Зүү ёсны хорогдол гэдэг нь нядалгаа гэсэн. Тэгээд ингээд хөдөө аж ахуйн өсөлттэй гарсан. Хэрнээ малын тоо толгойд бол нэг өөрчлөлт орог. Өөрөөр хэлбэл малын актрих өссөн гэхдээ тэрнээс айгүй их хэрэгэлсэн. Тэгээд балансаараа бол оны эцсийн балансаараа бол тоо толгойд нэг өөрчлөлт гараагүй гэдэг ийм зүйлийг бол танилцуулаад байгаа. Тэгээд 6.8% эдийн засгийн өсөлтийн задлын түүхэн дээр. Гэтэл махны үнэнд бол тэр хэмжээнд ядалгаа хийгдсэн бол тэр мах хаашаа явсан бэ гэдэг нэг асуудал гарч байна. За яг экспорт нь нэмэгдэж байгаа гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ дотоодын зах зээл дээр бол махны үн ерөнхийдөө нэх буураагүй. За ганц одоо айгүй арай жоохон эффективний байдлаар нөлөөлсөн зүйл нь тэр одоо нөгөө ченжийн тогтолцоо гэдэг юм дээр арай жоохон өөрчлөлт ороод малчтын гар дээрээс шууд мах худалдаалах цэгүүд гэдэг зүйлүүд Улаанбаатар хотод хэд удаа гарч ирээд тэгээ энэгээр дамжиж мах борлуулагдаж байсан. Тэрнээс бусдаар бол махны үн тэгж ядалгаа хийгдсэн бол махны үнд их өөрчлөлт ороогүй энэ бол сонирхолтой. Импортын инфляц бол сүүлийн жилүүдэд манад таатай нөхцөл байдалтай байсан. Яг тэгэхээр хятад эдийн засаг маань инфляцтай биш бараг дефляцтай шахуу одоо бараг 4-5 жил болчихоо ингэж явсан. Зүгээр одоо энэ шок мокыг дамжуулаад тэр эдийн засгийн тодорхой хэмжээний инфляц үүсэх юм боломж бол байгаад байгаа. Миний бодлоор тэрийг бараг хятадын эдийн засаг бодлогын хувьд тодорхой хэмжээнд дэмжих болов уу гэж бас харж байна.